Шөнийн замд 2010 он хавцаа санагдана. Гинтээ дахин явах ажил гараад шөнө 2 цаг болж байхад замд гарлаа. Өвөл гулгай халтаргаа их байсныг хэлэх үү, бас шуурга таарад нэлээд удаан гэлдэрч байж баян чандам нь орсон юм. Харин чандамнаас цаашаага шуургагүй болчихсон. Ганцаараа хүн яах вэ? Тэгээд жаах явс хийлээ. Яг хаах нь явснаасаа хэлж мэдэхгүй л байна. Ямар тач нэг даваа өгсөд замын хажуугаар ганц нэг нүцгэн мод ард зайд сэрзэж харагдсныг санддаг юм. Бүр нэг модны ёроолд хүүхдийн тоглоом машин тавьсан байсныг ч одоо тод санаж байна. Жаахан хүүхэд дээр нь суугаад тоглодог машин. Тэгэл явж байтал яг арын суудал дээр нийгэм хөдлөх шиг мэдрэгдээд би жаахан царс хийлээ. Тэгсэн ч нэг тоосонгүй. Чихэндэл итгээгүй хэрэгэлдэ. Гэтэл яалтчгүй ард ахаад нэг сүр сар хийх шиг бүдэг чимээ сонсогдлоо. Би хөгжмөө багсгаад цамаа ширтээд л явлаа. Гэтэл яг араас би цаавь гэж хивэлдэг. Ёстой сонирн болоод л явчихсан. Зүрх хүчтэй зохилоод нэг л сонирн мэдрэмж төрөөд. Гэтэл ахаад хаяг цайл уучмаар байна гэд эмэгтэй хүний хоолой сонсогдсон. За тэгээд ёстой мэдэхгүй. Нэг мэдсэн хөвөөд жингүүдэд байгаа мэтэл болчихсон. Хамаг бие батараад ч шиг. Жолоогоо тас зуураад машин барих биш зурагт үзээд байгаа юм шиг. Нэг л тийм орчноос тасраад. Айсных л байх л да. Тэгж явсаар давааны оройд гараад тэр янзаараа бол машинаа залж чадахгүй цаад эргэлт рүү унчаар юм шиг болоод ирсэн. Бүр ямар ч үйлдэл хийж чадахгүй юм шиг нэг тийм сонир мэдрэмж. Тэгээд арай хийж нэг гараа хөдөлгөөд сигналаа дараад авлаа. Сигналын дуу тас ихэд би өөрөө ч тэрнээсээ зочоод саялыг өөрийн ухаанаа олох шиг болсон. Тэгэл машинаа залаад даваа оруулсан та. Тэрнээс хойш өөр юм дахид сонсогдоогүй. Үзэгдэж харагдаачгүй цааш явсаар дархан орсон. Сүүлд бодоход иймэрхүү юм тохиолдоод зарим нэг осол аваар болдгийм биш байгаа даа гэж санагдчих байсан шүү. Цагаан унага. Би нэгэн хөдөө суманд амьдардаг байсан юм. Манай хамаатнууд овоо тахилгатай гээд цугларч нутгаадаа явсан ч би яваагүй юм. Манайхан шахав олон машин хамтдаа хотоос хөдөлчилдэ. Тэгэхдээ тэдгээр машин дунд хөлсний нэг микро автобуснаас арай том тийм машинд зарим нь суугаад явсан юм байна лээ. Ээж аав нэг дүү маань лав тэр машинд явсан байсан. Гэтэл орой харанхуй уулахын хэрд аав над руу залглаа. За сайн явцгааж байна уу? Гэтэл аав нэг л дуу муутай байснаа бид нарын машин унчихсан. Атрын энд. Миний хүү хүрээд ирэх үү гэдгийг. Би ч сандраад яасан ийсэн хүн амтан зүгээр үү энтер гэтэл зүгээрээ л гэж байна. Тэгэл би ч яард сандраад харанхуй болж байхад гарлаа. Ядаж байхад намайг яг гарахад аадар асгаад цонхны шил арчиж дийлэхгүй тийм л нөхцөлд хөдлөв. Манай сумаас засамлаас 30 км орчим шорон замаар явдаг. Яг тэр шорон зам талдаа ороод явж байтал улаан зам дээр гинт цав цагаан унаг гараад ирсэн. Тэр унагны урд талын нэг хөлөнд байхгүй. Хард чүмэг хаваараа тасарсан юм шиг харагдсан. Би гинт тулсан тул жолоогоо огцсон мушгаад замаас гарч зогсов. Тэгээд чон нохоод бариулсан болов уу гэж бодоод машинаа эргүүлээд гэрлээ тусгахад өнөөх унаг байсангүй. Бүр гайхаад нилээн эргэцээ тусгасан ч тэр унаг битгий хэлээ ойр хавьд ямар ч хадуу мал байсангүй. Гинтэл муу совин татаад юутай таарчихва. Ер нь ээж минь зүгээр байгаа. Ээж надтай уцаар яриаггүй дээ гэж бодогдоод л давхичихлаа. Тэгж явсаар хот нэвт гараад атар дээр ирсэн. Манайхан атрын эмнэлэгт очих нь очоод зарим нь замын буудалд, зарим нь гэмтэл рүү явсан байсан. Азар хүний амирстэйгүй. Нэг ихч маань л нэлийн хүнд, бусд нь шокийн байдалтай байсан. Тэр ихч маань чимчлүүлээд идэгсэн. Гэхдээ би одоо хүртэл боддгийг. Их тод тулаад харсан болохоор тэр унаг ер нь юу байсан болоо гэж.